харааны бэрхшээлтэй иргэдийн холбоо шиг Монгол улсын одоо юу гэдгийг засгийн газар болоод яамнаас мөнгө авч амьдрдаг холбоо Монголд байхгүй. Хааж байхгүй. Би өөрөө харааны бэрхшээлтэй иргэн шүү. 50% харааны бэрхшээлтэй иргэн. Ингэж үзэсгэлэн зарлж сууж байгаа л улсаас мөнгө авчна гэж бодоод байгаа юм уу? Энэ бол айгүй буруу үзэгдэл, буруу өгөгдөл гэж ойлгож байгаа. Энд төрийн өмчт үйлдвэр дээр төр хяналтад явж штэ. Яг энэтэй зэрэгцээд яагаад ингэж жагсаал цуглаан зохион байгуулад үзэсгэлэн зарлаад байгааг би бас ойлгохгүй байна. Хараагчдын үйлдвэр гэдэг яг нарийнд бол энэ хүмүүст өмчлөөд өгсөн юм биш байхгүй. Төрд ирэхлээр төрөөс юм шаардаад амруугаа өгжүүлээд бэлэн юм хийсээр байгаа. Одоо бас үлдээ даварч. Одоо болоо холбооныхан болоо. Одоо энэ жагсаал цуглаанд оролцож байгаа энэ харааны бэрхшээлтэй иргэдийн маань би одоо шаардлагыг бас сонсож байна. Харлаа л да тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас савраад тат. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрээс савраад тат. Хяналт шалгалтаа зогсоо гэд ийм шаардлага тавиад байна л да. Тэгэхээр би ойлгохгүй байна. Яагаад энэ төрийн байгууллага шүү дээ. Төрийн үйлдвэр. Төр татвар төлөгчдийн мөнгөөр 4-5 трибунаар нь тэр төрийн өмчт үйлдвэртээ хөрөнгө оруулсан байхгүй юу? Тийм учраас тэр хөрөнгөнийхөө араас хяналтаа тавьж штэ. Яагаад энэ бүхэн ингэж бухимдаад байгаа энэ хараагчдын дарга удирдлагууд. Тэгээ яг энэ одоогийн байдлаар одоо гэр бүлийн түн нийгмийн хамгааллын яамны дотоод аудит хяналт шалгалтын газраас шалгалт орсон явж байгаа л да энэ хараагчдын үйлдвэр дээр маань гонч төрийн өмчт үйлдвэр дээр төр хяналтаа тавьж штэ. Яг энэтэй зэрэгцээд яагаад ингэж жагсаал цуглаан зохион байгуулад үзэсгэлэн зарлаад байгааг би бас ойлгохгүй байна. Танай Монголын төр хараагүй хүмүүсээ хараагүй иргэдээ яг бүр улс суурьтай судалгаатаагаар энэ олон жил тийм ээ дэмжиж тусалцаар ирсэн байхгүй. Өнөөдөр манай хараагчид ажлын байртай байна, амьдрах байртай байна. Тэгээд цалин, хангамж, хоол, унааны мөнгө, тэгээд одоо урсгал, зардал, хөрөнгө оруулалт тэгээд маш их дэмжлэг авч байгаа шүү дээ. Хамгийн их дэмжлэг авж байгаа иргэд маань ингэж төрдөө гомдоод гутраад сууж байгаа нь бас гайхалтай л байна гэж бодож байна би. Хараагчдын холбоо маань одоо юу гэдэг социалист нийгмийн үеэс эдгээр чинь халамжинд байсан хүмүүс байхгүй. Тусдаа хотгонтой, балгын дур хотгон бил эдгээр хотгон ч үлээ. Тусдаа бүр орон сууцны хотгонтой. Тусдаа үйлдвэр үйлчилгээ явуулах орон байртай, үйлдвэртэй. Улс ингээ орон байрыг барьж өгөөд, газрын нөгөөд, үйлдвэрийн нөгөөд тийм ингээ бүх юмар хангаж өгөөд, дээрэс нь урсгал зардлын нөгөө бизнес их боломжийнх нь гаргалгаа болоод санхүүгийн нөгөөд ахт эдгээр яагаад хаашаа юм чунаад байгаа. Тэгээ хамгийн гол нь тэр мөнгнүүд нь хайцсан. Би аль нэг одоо юу гэдэг төрөөс мөнгө авсан бол би эргүүлээ тайлгнах ёстой шүү дээ. Тэр тайлгнсан тайлан чинь бодлонтой байх юм бол төр аудит оруулж шалгана. Бүр нарийн шалгана шүү дээ. Тэр тийм нарийн шалгалт энэ хараагчдын холбоонд явж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг 25 24 онд энэ эдний байгууллагууд ч одоо миний зүгээр сонсч яснаас бол 3-4 тэрбум төгрөг авсан л энэ дараа нь ямар юм яасан ч гэлээ бас нэг тийм бяцхан шантаач шиг юм болж байгаа л бас 2-3 тэрбум төгрөг авсан л яас их авч хамдгүй. Тэгээ хаашаа ороод идэв хамгийн гол нь харааны бэрхшээлтэй иргэдийн холбоо шиг Монгол улсын одоо юу гэдгийг засгийн газар болоод яамнаас мөнгө авч амьдрдаг холбоо Монголд байхгүй. Хааж байхгүй. Тэгэхээр эднийг шалгах ёстой. Эднийг муу үзэх гэдэг юм биш. Хамгийн гол нь бодит байдал ийм байх шүү. Нөгөө буруу эрхэлсэн хүүхд бохин үзүүнээс хатуу гэдэг шиг төрд эрхлээд төрийг шантаажлаад бүр ингэ сурцсан тийм. Тэгэхээр бид нар л ийм байх ёстой гэдэг. Тэгэд одоо чинь би болоод өөрөө 80% хөдөлмөр алдартай 2 хөл хиймэл хөлтэй. Гэхдээ би 2 хөл дээр явна, машин тэрэг барина, ажил хөдөлмөр хийн. Хүн яаж явдгүй тийм ингийн хүнтэй адилхан амьдрах гээд зүтгэж явж байгаа юм. Эрхэлж чадж байгаа бол үүргээ бас биелүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ шалгалт ороод янз бүрийн юмнууд ороод эхлэнгүүт эдгээр ингээд өөрсдийнхөө тэр байшин савнд амьдардаг гар хөлөндөө ойрхон байгаа тэр хідэн ядарсан хүмүүсийг аваач тэнд дөрхиж аваач үлсгэн зарлуулж байгаа гэдэг бол уучлаарай энэ бол өстой байж болохгүй зүйлээ. Одоо тэр нэг баясгалан билүү, баясгалан байна, тэр дэлгэрмаа байна, ган зэрэг байна, шихэн билүүлээ болцоохон байна. Эдгээр бол тэр хүрээндэл хүмүүсийг үндсэндээ энэ хүмүүсийг өөрсдийн барьцаалсан байгаа байхгүй. Тэр хараагүй нэг байрнаас чинь би хөөж гаргах шүүгээд загнаад годомчин загнажсэн гэхээр хэцүү байгаа. Тэгэхээр тэг загнуулж байгаа эсвэл тийм дарамттай байгаа хүмүүс өсөхгүй гэдээ яах юм. Чи өсгөн зарлаад энд оролцохгүй бол чамайг байрнаас хөөгээд гаргах шүүгээ хилцсэн ч юм уу яаж юм гэдгийг би бол над тийм харт төрж байна.